За хүүхдүүдээ бүгдээрээ өнөөдрийнхээ хичээлд оръё. Өнөөдөр 1000 доторх тооны нэмэх ба хасах үйлдэлийг баттгана. За 342-оос 128-ыг хасаараа хүүхдүүдээ. За энэ сумаар багш нь хэрвээ чи тухайн орны 2 тог хасаж болохгүй бол өмнөх орноосоо зээлж болно шүү гэж үзүүлж байна. За ингээд бичлэлтэй харъя. 342-оос 128-ыг хасъя. 2 нэгжээс 8 нэгжийг хасаж болохгүй учраас 4 10-аас 1 10-ыг нь задлаа. 10 нэгж болно. За одоо ингээд нийтдээ нэгжийн оронд 12 болсон учраас 12-оос 8-ыг хасаарай. Зүйтэй 4. За одоо 10-ийн оронд 4 биш 3 10-т үлдсэн шүү хүүхдүүдээ. 3 10-аас 2 10-ыг хасахаар 1 10-т болж байна. Одоо 300-аас 1 100-ыг нь хасахаар 200-т үлдэж байна. За ингээд тариа маань 214 гарлаа. За одоо 700-аас 416-ыг хасаарай. За нэгжийн орон 10-ийн орон маань хоёулаа тэг байгаа учраас 700-аас 1 100-ыг нь зээлье. 100-г бутрахад нэгжийн орон дээр 10 нэгж 10-ийн орон дээр 9 10-т ирнэ шүү хүүхдүүдээ. За ингээд та нар одоо бол хасч чадна. 10 нэгжээс 6 нэгжийг хасахаар 4 нэгж 9 10-аас 1 10-ыг хасахаар 8 10. За 100-ийн орон дээр 7 биш 600-т үлдсэн шүү. 600-аас 400-ыг хасахаар 200-т үлднэ. Ингээд 284 гарлаа. За одоо багш 831-ээс 354-ыг хасах. За 1 нэгжээс 4 нэгжийг хасаж болохгүй байгаа учраас өмнөх 3 10-аас 1 10-ыг нь задлаа. 10 нэгж болж байна. За 10 нэгж дээр 1 нэгж нэхэр 11. 11-ээс 4-ийг хасахаар 7. За одоо 10-ийн орон дээр 3 биш 2 10-т байна. За 2 10-аас 5 10-ыг хасч болохгүй. Тийм болохоор 800-аас 1 100-ыг нь зээлнэ. Ингээд 12-оос 12 10-аас 5 10-ыг хасахаар 7 10-т. За одоо 800 биш 700-т байгааг санаарай. 700-аас 300-ыг хасахаар 400 буюу 477 гарч. За одоо тэгвэл бүгдээрээ хамтдаа нэмэх үйлдэлийг гүйцэтгэе. За 375 дээр 123-ыг нэмээрэй хүүхдүүдээ. За 10-т хэтрээгүй учраас та нар нэмж чаднаа гэж өгш надад чинь 5 нэгж дээр 3 нэгжийг нэмээд 8 нэгж 7 10-т дээр 2 10-ыг нэмээд 9 10 300-т дээр 1 100-ыг нэмээд 400. Ингээ хариу маань 498 гарч байна. За одоо дараагийн за 536 дээр 215-ыг нэмээрэй хүүхдүүдээ. За одоо 6 нэгж дээр 5 нэгжийг нэмэхээр 11. 11 гэдэг маань 1 нэгжээ тавиад 1 10-ыг нь сана. За одоо 3 10 дээр 1 10-ыг нэмээд 4. Түүн дээрээ сансныг 10-таа нэмээд 5 10-т болно. За 500 дээр 200-ыг нэмээд 700 болох нь байна. За дараагийн бодлогоо харъя. 437 дээр 365-ыг нэмээрэй. За 7 нэгж дээр 5 нэгжийг нэмээрэй хүүхдүүдээ. За 7 дээр 5-ыг нэмээд 12.
За 2-ыг тавиад 1.10-ыг сана. Нэгжийн орон хэтэрвэл нэгжийн орон маань 10-д хэтэрвэл 10-ийн орон дээр 1.10-та сандаг байгаа. За одоо 3 дээр 6-ыг нэмье. 9 сансан 1.10-та нэмэхээр 10 буюу 10-ийн оронд тгийг тавина. За 10-ийн орон 10-д хэтэрвэл 100-ийн орон дээр 100-ыг санана. За ингээд 400 дээр 300-ыг нэмэхээр 7 сансан 1.10-та нэмэхээр 8 болж. За 802 гарлаа. За одоо багш нь үйлдлийн дарааллыг хэрхэн гүйцэтгэхийг ярилцъя. За яагаад багш нь үйлдлийн дарааллыг ингэж тавьсан байна сайн ажиглаарай. За 974-өөс 463 буюу хаалтанд байгаатайгаа эхлээ бодох нь ингээд нэмэх хасах үйлдлийн эхэнд байгаагаас нь эхэлж бодно шүү хүүхдүүдээ. За үйлдэлийг гүйцэтгэж эхлэе. 974-өөс 463-ыг та нар шууд хасч чадна. Яагаад гэвэл энэ их тооноос бага тоог нь хасж байгаа учраас. За 4 нэгжээс 3 нэгжийг хасаад 1, 710-аас 610-ыг хасаад 1.10, 900-аас 400-ыг хасаад 500 буюу 510 гарлаа. За одоо 702-оос энэ гарсан 511-ийг хасъя хүүхдүүдээ. За 2 нэгжээс 1 нэгжийг хасаад 1 нэгж үлдчихэв. За тэг 10-таас 1 нэгжийг 1.10-ыг хасч болохгүй учраас 700-аас 100-ыг нь бутаргая. 10 боллоо. За 10-аас 1-ийг хасаад 9. Одоо 700 минь 6 дуут үлдсэн байгаа учраас 600-аас 5-ыг хасаад 100 буюу 191 боллоо. За одоо 3 дахь үйлдэлээ. 191 дээр 432-ыг нэмээрэй хүүхдүүдээ. За 1 дээр 20-ыг нэмээд 3. За 9 10 дээр 3 10-ыг нэмээд 12 10 буюу 2 10-ыг нь тавиад 1 10-ыг нь 100-ыг нь сана. За 400 дээр 100-ыг нэмээд 500 сансан 100-тайгаа 600 гэд эцсийн хариу 623 гарлаа. За одоо бүгдээрээ сургалтын материалын хуудас 9 номер 4-ийн 1 бодлогыг ажиглая. Багш нь ганцхан эхний жишээг бичээд 4 өөр үйлдлийн дараалал тавьсан байна. Та нар сайтар ажиглаад аль нь зөв бэ гэдгийг олоорой. За бас яагаад гэдгийг тайлбарлахад бэлтгээрэй. За би та нарыг олж чадсан байхаа гэж найдаж байна. За зөв хариулт бол В хариулт. Яагаад? Яагаад гэвэл хаалттай тоогоо ихэнд нь олох нь ингээд нэмэх хасах үйлдэлийг эхнээс нь явдаг учраас нэмэх үйлдэл нь тавьдаг. Эцэст нь 3 дугаар үйлдэл хасах үйлдэл хамгийн сүүлд 122-ыг нэмэх байсан байна. За багш нь одоо даалгавар өгье. Гэрийн даалгавар сургалтын материалын 9-р хуудасны номер 4. За дараах 3 бодлогыг үйлдлийн дарааллыг нь тогтоон бодоод багштай даалгавраа хийн, зургийг нь явуулаарай хүүхдүүдээ.